Энэ сарын 11-ээс 15-ны өдрүүдэд улсын хурлын даргад цаг үеийн онцгой ач холбогдол бүхий 6 хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Тодорхойлбол Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг соёхон бодлох тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Тэгэхээр парламентын үйл ажиллагааг бол сайжруулах, чанаржуулах. За тэгээд парламентаас гадаа батлаад гарч байгаа хуулийн чанарыг бас сайжруулах гэх мэт энэ хүрээнд үндсэн 3 хуулинд бол нэмэлт өөрчлөлт оруулж байна. Монгол улс газрын тосны бүтээгдэхүүн буюу бензин, дизель түвш, онгоцны түвшээр тасралтгүй хямд үнээр хангагдах их усрыг бид нэр хангаж чадж байна гэсэн үг. Эргэцэн зохицуулт хийж чадж байна гэсэн үг. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүлсэн парламентын үйл ажиллагаа төрийн тогтолцооны эрх зүйн орчинг боловсронгуйлгахад чиглэж байгаагаараа онцлог байлаа. За яг сонгуульд саналаа өгөх боломжинд хязгаарлагдмал байгаа 250 орчим мянган сонгуулийн насны иргэд байгаа. Сонгуульд өгөх, санал өгөх боломжийг нь улам нээж өгөх ийм шаардлага байгаа. Монгол төрийн тэргүүн, Монгол улсын ерөнхийлөгчийг сонгох сонгууль бол одоо төрийн маш том одоо үйл хэрэг. Монгол улсын үндсэн хуульд Монгол улсын иргэн сонгохт ирэхэд чөлөөтэй эдлэгийг заасан байдаг. Энэ одоо сонгох эрхийг одоо чөлөөтэй эдлүүлэх боломжийг нээж өгч байгаа их чухал хууль байна. Иргэний бүртгэлийн нэгдсэн систем, блокчейн системээр нэвтрүүлж сайжруулад гадаад байгаа иргэдийг заавал хэсгийн хороод юм уу хайрцгаар биш байгаа газараасаа санал өгөх боломжийг хангах өгөх ёстой. Үүний тулд яах ёстой вэ гэхээр иргэний бүртгэлийн нэгдсэн системийг шинжилэн сайжруулах шаардлагатай технологи, блокчейн буюу хүн бүр огт хүнээс хамааралгүй болгох технологийн боломжууд дэлхийд дээр туршигдсан боломжтой байгаа. За үүний тулд бидэнд улс төрийн зориг хэрэгтэй. Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд улсын хурлын дарга Бямбацогт нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн дээр комиссар Фолькер Туркийг хүлээн авч уулзсан хүний эрхийг хамгаалах эрх зүйн бодлого болон парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Мөн бүгд наримдах Франц улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрх дэлчин сайд Корини Перератай уулзаж хоёр улсын парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцсан бол Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Игавахара Масарутай хийсэн уулзалтаар худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм. Улсын хурлын дарга Бямбацогт хүний эрхийн үндэсний комиссийн үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонсож тулгамдж буй асуудал гарц шийдлийн талаар санал солилцлоо. Энэ үеэр хүүхдийн эрхийн тухай болон хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн тайлан онцгойлон авч үзэж, цахим орчин дахь үе тэнгийн дээрлэхэлд худал мэдээлэл түгээх зэрэг хүүхдийн эрхэд сөргөөр нөлөөлж байгаа асуудалд анхаарал хандуулан тодорхой шийдэл боловсруулж танилцуулахыг үүрэг болгосон юм. Түүнчлэн улсын хурлд байгуулагдсан 19 ажлын хэсгийн үйл ажиллагааны явцтай танилцж, ажлаа эрчимжүүлэн энэ оны 5-6 дугаар сард багтаан санал дүгнэлтэд танилцуулах чиглэл өглөө. Одоо нэлээд боловсруулалтсан байгаа бол өөрсдөө эсвэл хурдан хугацаанд өргөн барья. Эсвэл засгийн газар төрөө засгийн газрыг хугацаатай өргөн засгийн газар өргөн бариулъя. За боловсруулалтын явц яг удаашралтай байгаа бол цаашаа одоо богинохон хугацаанд одоо өргөн барьж батлуулж хилэлцүүлж чадна гэвэл энэ одоо 5 сартаа 6 сартаа багтаагаад дуусгах ажлаа хий. Улсын хурлын холбогдох байнгын хороодоор 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-аас 2029 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Сидней, Франкфурт хотод Монгол улсын ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжсэн. Мөн нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулахыг зөвшөөрч гарын үсэг зурх эрхийг засгийн газар олгохыг дэмжсэн бөгөөд олон хүүхэд төрүүлж өсгсөн эрхийг урамшуулахад тавьж буй нөхцөл шаардлагуудыг хуулиас бүрэн хасахыг мөн дэмжсэн юм. Энэ сарын 14 буюу пүрэв гарагт засгийн газраас гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг яаралтай горимоор өргөн мэдүүллээ.
Тэгэхээр энэ гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх хүрээнд Эрдэнэтийн усан цахилгаан станцын төсөл за мөн одоо газрын төсний үйлдвэрийн төслийг энэ хоёр төслийг өргөн барилаа. За энэ жил бол одоо төсвийн тухай хуулиараа гадаад зээлээс бид нар 1.2 их 80-ыг авч ашиглах боломжтой байгаа. Тэгэхээр энэ хоёр төсөл маань энэ жилийн нийт шаардлагатай санхүүжилт нь бол 1.8 их 80 байгаа. За энэ хоёр төсөл маань энэ төсвийн хязгаараас гарснараа үлдсэн 1.2 их 80 дээр төсвийн дээр орон зай дээр бусад одоо гадаад зээлээр хэрэгжиж байгаа 72 төслийг бид нар цааш нь үргэлжлүүлж хугацаанд нь оруулах одоо хэрэгжүүлэх санхүүжилтийн шийдвэрлэх боломж үүсэж байгаа маа. Пүрэв гаригийн улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжээд төсвийн хүрээний мэдэгдэл төсөөлөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг анхны хэлэлцүүлэгч шилжүүлсэн бол олон хүүхэд төрүүлж өсгсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Засаг зорилттой өндөр тавьж өөдрөг байна. Эдийн засгаа бид нар өсгөн, инфляци бага байлгана, орлогоо нэмэгдүүлнэ. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, гадаад зээлийн ашиглалтаа нэмэгдүүлнэ. Эндээ хүрэхийн тулд засаг илүү их ачаалал их хурлаасаа үүрэг хариуцлага авч яах гэсэн үг шүү дээ. Энэ цаг үед энэ төсвийн хүрээний мэдэгдэл дагсан хуулиуд бол замун засгийнхаас өргөн барьсан татварын хуулиуд бол бас эдийн засгийг тэлэх, эдийн засгт бас тодорхой бүтцийн өөрчлөлт хийх ийм чухал ач холбогдолтой хуулиуд энэ дээрс манай их хурлын гишүүд хариуцлагатай ажиллаж хуулийн хугацаанд нь батлахыг одоо төсвийн байнгын ороо, эдийн засгийн байнгын ороо гишүүдээс хүсье. Олон үед төрүүлж өссөн ихийг урамшуулах тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийг. За би бол хувьдаа дэмжиж байгаа. Тэр ээж хүүхдэд төрүүлээд нас бид хүргэж чадаагүй дээ. Өөрийгөө зэмлж яхад нь төрн чи хүүхдэд төрүүлээд өсгөж чадаагүй юм чинь гээд хашааны гадна үлдээгээд байсан. Төрн бас иргэнээ ингэж зэмлээд байсан байхгүй. Энэ зэмлэлээс нь салгаж өгч байгаа юм буянтай ажил. Аасан гаригийн улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгүүдийг үргэлжлүүлэн явууллаа. Гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх хэсэг хэлэлцүүлгийг явуулж үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн 75.3% сандаар дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Өрөө өдөртгийн тухай хуулиар бол бидний зээл авах таац чинь дотоодын нийт бүтээгдэхүүний 60% хүртэл байгаа. Одоо манай зээл бол 38%. Тэгэхээр биднэрт бол өрөө таац хангалттай орон зай байгаа. Гол асуудал бол бид нар авсан зээлээ ашиглах нь тэр хязгаар нь төсвийн хуулиараа хязгаарлагддаг байгаа. Тийм учраас энэ төслүүдийг оруулж ирсэн. Сэлбэдүүдүү энэ хуулийн гадна үлдснээрээ эрсдэл үүсэх үү? Энэ маань зогсохгүй цаашаа үргэлжлэх үү? Нийслэл өөрөө бонд гаргаж санхүүжүүлж байгаа төслөө. Тэгэхээр энэ хуулийн одоо батлагдсанараа сэлбэдүүдийн төсөл явахгүй гэсэн үг биш. Нийслэл өөрөө зардлаа ирэмблээд төслүүдэд ирэмблээд энэ төслөө явуулах боломж нь нийслэл байгаа. Одоо энэ хуулийг дэмжиж бид нар тэр одоо том бүтээн байгуулалтын ажлуудаа дуусгах зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ өөрөө 90 мегаваттын одоо усан цахилгаан станц баруун бүс нутагт бид нар одоо дор хаяж 150-аас 200 мегаваттын одоо эрчим хүчийг тэнд үйлдвэрлэж тэнд одоо уул уурхайн үйлдвэрлэл бусад үйлдвэрлэл явуулахад хүрэлцэхээр байгаа. Бямцах дарга бас одоо засагт байхаас эхлээд орон нутгаас маш их дэмжиж одоо ингээд асуудлууд нь шийдэгдээд явж байгаа тийм ээ. Гадаад зээлийн ашиглалт үр ашиг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих гэсэн томьёолоор санал хураалт явуулнаа. За ингээд өнөөдрийн чуулган нэгдсэн хуралдаа өндөрлөсний мэдэгдэе.